сонсоорой. За минь цавцаанууд гэх шинэхэн бичлэгтэй тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр бид бүхний амьдралын одоо хэм маягт одоо байнгын тулгардаг те хоорондоо ярихад тохиолддог нэгэн зүйл байгаа. Тэр нь болохоор ингээд янз бүрийн кино үзэл. Манчестер амар кино үзсэн шүү дээ. Тэр бүр амар залуу байлээ. Тэр бүр амар гоё, тэр бүр амар муухай, тэр бүр амар цаваа маваа гэдэг юм амар гэсэн үг орсон ярианууд бол амар их байна. Тэ одоо харж байгаа үст амар их байна. Тэгвэл би нэг челленжийг ерөнхийдөө эхлүүлж байгаа. Яасан бэ гэхээр би саяхан Instagram, Facebook эднэр ухаад явж байгаад энд харагдаж байгаа энэ постыг олж харсан байхгүй юу? Тэ stop saying амар. Амар гэдгийн оронд яг зүгээр яг Монгол үгнүүдийг одоо хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр хэлэх болно. Тэ амар гоё гэдгийн оронд юу мэрч чинь те. Одоо жишээ нь энд надад яг энэ дээр харагдаж байгаа шиг 8 үг ингээд дэвтэр дээр би бичсэн байна. Тэгэхээр за зүгээр бичлэг рүүгээ орох юм лайкад арчих. Тэгээд шууд одоо бичлэг рүүгээ орё. Олон юм яриад яах вэ те. Гэртээ ганцаараа намжуулахгүй бол хэцүү байна. За эхлэе. Хамгийн ихний үг бол амар гоё. Амар мөртлөө гоё яваад байгаа хөө те. Тэрний оронд хэдүүлээ амар гоё гэхийн оронд тансаг гэж хэлж болж байна. Тэ. Тэр үнэхээр тансаг юм байна лээ. Тэ. Тэр амар гоё биш. Зүгээр л тэр үнэхээр тансаг юм байна лээ. За дараачих нь амар муухай. Амар муухай байгаа дээ ш тэ. Айлгаад ингээ муухай айл гэж ш тэ. Тэрний оронд зүгээр л үнэхээр заваа. Яа за ингэж хэлж болж байна. За дараачих нь амар чанга. Одоо яг миний орилж байгаа шиг амар чанга. Тэ. Микг болохоор ядаргатай тэ. Тэгээ энийг болохоор оронд нь чих дөжрөм. Тэ угаасаа хүний чих дөжрөх гэдэг. Яас чих дөжрөм арилдаг шаар бай чи яа. Болж байгаа. Тэгвэл дараачих нь амар цэвэрхэн. Пүү чор чиний над цамц чи ямар амар цэвэрхэн юм бэ? Энийний орон зүгээр пүү чиний над цамц чинь баг телевиз биш. Телевиз сайхан цамцтай яа. Телевизийн сайхан арьстай залуу. Тэгж болох нь шүү дээ. Гэтэ миний арьс телевизийн сайхан арьс биш л дээ тий. Тэгээд дараагийн үг болохоор амар ядарчлаа ёо. Үхүү энэний орон зүгээр залгачлаа шүү. Амар хайшч байна ёо. Ингэж минггүй. Ялуусаа зүгээр л үнэхээр айшиж байна ёо. Айшиж өглөө шүү. Ингэж болж байна. Тэгээд дараачих нь бол амар бохир ёо. Заваа юу вэ? Амар бохир. Эннийхээ орон зүгээр үнэхээр залгах. Ёо энэ чинь ямар залгах юм бэ? Цаашаа. Тэгээд хамгийн сүүлийн үг болохоор амар хүүт. Гадарч амар хүүтэн байна дээ. Гэл ингээл автобусан дээр зогсож идэв шүү дээ. Эннийхээ орон зүгээр тасхим хүүт. Яасан тасхим хүүтэн байна. Манайхан ядчаад одоо ингээд бид бүхэн ингээд бичлэг юм уу янз бүрийн юм ярих болгондоо дандаа те амар гоё кино үз. Ёо амар гоё хүнтэй болцсон яа. Эннийхээ оронд энд харагдаж байгаа зүгээр тансаг, заваан, чих дөжрөм, зүрх шимшрэм, телевизэн, аян шиг залгах, тасхим гэдэг үгнүүдийг ашигламаар байна. Тэгээ бид нар чинь монгол хүмүүс үздэй те. Амар монголчууд биш үздэй те. Монголчууд амар гоё. Тэ. Тэрний оронд зүгээр монголчууд үнэхээр тансаг болж байгаа байхгүй. Энэ бол зүгээр миний бодол. Тэгээд энийг үдчихэж байгаа дүүнэр байвал амар гэдэг үгээ жоохон багсагмаар байна. Юм болохоор амар наачстай амар хүн айгаад байгаа юм хаана юм бэ? Энэ амар гэдэг зүйл зүгээр миний бодлоор зүгээр нөгөө аим шиг кинонд л тохироод байгаа шүү те. Яа Манчестер амар кино үзээ. Ямар кино гингүү те өөдөөс нь зэр те. Ядаргатай те. Тэгээ ямар ч тач энэ удаагийн бичлэг бол энэ хүрээ дууслаа. Энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд жоохон ч гэсэн амар гэдэг үгний оронд энд харагдаж байгаа бусад үгийг ашиглаж болдгийм шүү гэдгийг хэлэх гэсэн тийм чихний чимээг болсон аялгүй сайхан монгол хэлээ бид бүхэн
Алдахгүй байх ёстой. Яа гэвэл бид бүхэн монголчууд сүүлийн үед хэд их гадаадч байна те. Дараагийн бичлэгээр баг монголиш гэдэг бичлэг орж магадгүй те. Хай анда юу вэ гэ те. Бай маргааш уулзъя гэж чааш юу гэсэн ч үгүй те. Мэдээгүй. Чи үнэхээр disturbing юм аа. Үнэхээр successful байж чаднаа. Вау! Яй! Мэдхгүй яа би бүр үнэхээр залгачлаа. Амирын орон зүгээр үнэхээр гэдэг үг оруулж болох юм байна шүү залуусаа. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe дараагүй бол subscribe дараарай шүү. Энэ удаагийн бичлэгийг нүрээд дуслаа. Бичлэгээ туслах хамт байсан та бүхэнд баярлалаа. Би та нарт тайлтай шүү. За баяртай.